За нэг зүйлд их баяртай байна. Ер нь бол энэ төрийн өмчит компаниудыг шимэгчилж амьдэрдэг юм бүхэлдээ айрын бий болсныг бол бас хаана хүлээн зөвшөөрч байгаа юм байна. За одоо өнөөдрийг хүртэл маш олон жил сүүлийн 1-2 жил байнга л энэ төрийн өмчит компаниудыг ярьж байгаа. Тэгэхээр яг одоо ямар компаниудыг татан буулгаад, ямар компаниудыг ямартай нэгтгэхэд гэдэг дээр гарсан судалгаа байгаа юу? Яг одоо энэ хууль батлагдсны ард дээр тэдэн компани байхгүй болж татан богдно. Тэг яг ийм чиглэлээр дахиж тийм компани баригдахгүй гэсэн баталгаа хориглосон заалт одоо энэ хуулинд ямар маягаар тусгагдсан бэ? Судалгаатай холбоотойгоор нь судалсан тийм тоо баримт хувь байна уу? За өөрийн төвийг хариулъя. За энэ хууль бол төрийн өмчит компани засаглалыг одоогийн байгаа нөхцлөөс сайжруулах хууль. Өмчийн асуудал бол нийтийн өмчийн хуулиар зохицуулагдаж байгаа. Өнөөдөр төрийн өмчит компани бодлогыг энэ хуулиараа засгийн газар боловсруулад улсын хурал батлах ёстой. Өөрөөр хэлбэл үндсэн чиглэлийг. Энэ үндсэн чиглэлийн хүрээнд улсын хурал өөрөө чиглэл өгөөд ийм компаниуд чинь төртөө одоо хувийн хвшилтэд давхардаж бизнес хийж болохгүй маа гэдэг дээрээ бие даалгавар өгж үүнийг намар бид орж батлах ёстой. Энэ хуулийн ард дээр. Тэгэхээр энэ хууль батлагдсанараа дараагийн одоо хяналт тавьж ажиллах боломжууд энэ дээр гарах юм байна. Хэлэлцүүлгийн явцад бол төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас олон тооцоо судалгааг бас танилцуулж ирснийг хэлхэн зүйтэй баха. Төрийн өмчит компани шимэгчдийн тухай асуудал гэж ярихаар намдал байгаад байгаа. Олон хяналт бүтээмжээ менежерүүд өнөөдрийн хүртэл